Ашиг мултмалын тухай хууль ярихаар дэсийн амнатаас болоод оюут толгой онтрогийн асуудалтай эсрэгцэл үүсэж байгаа юм шиг ийм яриад төөрөгдөд байна. Би энэ дээр хоёр зүйл хэлэгдэж байна. Нэгдүгürt нь оюут толгой өнгөрсөн жил 360 мянган тонн зисээр 14 тонн алт олборлож борлуулсан байна. За зисийн үн ямар байгаа вэ? Алт ямар байгаа вэ? Түүхэн дэд хэмжээнүүд. Ирэх 5 жилдээ бол маш өндөр ашигтай ажиллана. Магадгүй ирэх 5 жил хамгийн өндөр агуулгатай хэсгээ бараг олборлоод дуусах байх. Тэгэхээр энэ хугацаанд бид нар оюут толгойтой Рио Тинтотой хилцээрээ засгийн газар эхлүүлсэн юм дуусгах хэрэгтэй байна. Энэ маш чухал байна. За нэгдүгээр асуудал нь шүү дээ. Ногдлаа шиг авах хугацааг наашлуулах талаар. Хоёрт нь зээлийн хүү, дамжуулан зээлдэг юм гэж бодол байж болохгүй. За гуравт нь нөгөө менежментэд оролцох зүгээр хараад суух биш, оролцдог ийм менежментийн гэрээг бол нэр хийх хэрэгтэй байна. За энэ ажлуудыг хийхгүй бол энэ дээр ямар нэгэн тохиролцоо байхгүй бол онтрогийн талаар ярих юм байхгүй. Тэр бол угаасаа хуулиараа Монгол Улсын засгийн газартай хилцээр хийж улсын их хурл дээр шийдэх ёстой асуудал. Ийм байр суурь бол маш хатуу тавих хэрэгтэй гэж бодож байна. Бид нар ямар эрх зүйн орчноо өөрчлөл амнат бол 5% л төлж байгаа шүү дээ урт хугацаанд. Тэрийг өөрчлөх гэсэн тийм давруу юм яриаггүй шүү дээ. Улаан цайм шудраг бус дамжуулан зээлдүүлдэг юмыг нь багасгая. Хамтарсан компани бол үйл ажиллагаанд нь өөрсдөө оролцож хянаа. Тэгээд тэр ногдлаа шиг наашлуулах, цаашлуулах ч юм бол төлбөртэй холбоотой асуудал. Ямар 10 хэдэн мянга зис болчихно гэж бодож исэн биш. Ирэх 5 жил ингээд гол нүсээ дуусчихна гэж бодож исэн биш. Тэгэхээр энийг бол ярих хэрэгтэй. За энийг ярихад энэ хууль дээр зисийн амнат цаад болохгүй. Одоо бол 5% амнат төлж байгаа. Оюут толгой. Эрдэнэт 20 гаруй төлж байгаа. Тэгээ бусд нь төлөхөд тэр 5%-аар тулцсан юмнаас 20 авна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр энэ хуулиар чинь одоо 5-аас 10% амнат орж ирж байна. Дээрээс нь суурин 5, өсөн нэмэгдэх нь 5, нийлээд 10. Дээрээс нь хэрвээ онтрыг хувь эзэмшлийн асуудал ярих юм бол тусгай амнат нэмэгдэнэ. Үгүй бол хувиа эзэмшээд 10% авна. Тэгээ 20 морь гэсэн юм бол угаасаа ярихт хүнс байхгүй. Тийм болохоор энийг орж ирснээр тэр гэрээ хоошлогдно гэсэн тийм уялдаа бол ерөөсөө арахгүй байна. За ингээд ямар ч байсан улсын их хурлд хамгийн олон болсон намын бүлгийн хурлаар амнатын асуудлыг хоошлуулад бусдын ярих гэж шийдвэр гаргасан бол миний бодлоор бол салбарын сайдад зүгээр санал болгоход засгийн газар та бүх энэ хуулиа буцаагаад юу авчвал яасан. Энэ гол асуудал ч одоо хөрөнгө оруулалт татах дээрээс нь 34%. За золоо гишүүний асуултанд хариулъя. Манай салбарын хүн. Та бас энэ хууль хичнээн удажж орж ирж байгаа юм гэж байна. Олон засгийн газар, олон их хурл, олон сайдын гар дамжсан. Үннийг хэлэхэд за би тэнэгтээ оруулж ирж байгаа да. Маш галтаа үйл шүү дээ. Тэгэхээр одоо ороод ирсэн төсөл дээр хэдүүлээ ажлын хэсэг дээр засаа сайжруулах явуул дээр бах уу. Нэг ч гэсэн дуустдаггүй яриаг дуусгаж ажил болгоё. Хоёрдугаарт бол дагаж мөрдөх журмын тухай хуулиар эсвэл тогтоолоор энэ зисийн амнатыг шийдэж болно. Боломжтой. Ажлын хэсэг таваас ороод ажиллачаач гэж үсэ. За ногдол ашиг наашлуулах, зээлийн хүүг бууруулах, менежментэд оролцох, бүр тэр бүтгийг хэл энэ амнатад суурилсан гэрээ болгож хөрөнгө оруулалтын гэрээгээ солио гэдэг асуудлыг Монгол Улсын засгийн газар маш хатуу тавьдаг. Хилцлүүд хийгдэж байна. Таны зөв. Ер нь бол одоогийн байгаа эрх зүйн орчин энэ онтроод нөлөөлөхөөргүйгээр л бид нар хийж болох боломжтой. Гэвч бас элдв бас хардлага болоод улс төр болчих واخ. Тийм учраас зэсээ төр хойшлуулад олон сайн зүйл байгаа шүү дээ. Лицензээ чөлөөлж байна. Хариуцлагатай болгож байна. Бичил уурхаа гэсэн замбраагүй юмыг зэгцэлж байна. Уул уурхаан хаалтын нөхөн сэргээлтийн зардлыг өөрчилж авдаг болж байна. Орон нутгийн амнатыг, орон нутгийн иргэд одоо бас хэлье. Аймаг орон нутгаар 21 аймагаар яваад хилцүүлэг хийхэд бараг 100% дэмжиж байна л. Амнатын тодорхой хэсгийг хариуцлагатай уул уурхааг дэмжиж байгаа орон нутгуудаа өгье. Ингэжээж энэ уул уурхааг эсэргүүцэх байр суурь арилна гэдгийг дэмжиж байгаа. Тэр
дотоодын үйлдвэрлэлийг одоо аж ахуй энэ биржийн хуулийн дагж байгаа хууль явж байгаа. Дотоодын худалдаага нээгээд дотоодын зогсцсон байгаа даалгавар руу баяжуулах үйлдвэрүүдэд хөдөлгөе. Ухаад ачаад шууд гаргадаг энэ байдлаасаа болио гэдэг өөрчлөлтүүд энэ хуулиар орж ирж байгаа. Тэгэхээр та бас бодож үзээч л гэж өсөө бид бас ажлын хэсгийнхаа төвшөнд хэдүүлээ хилцгэсгээ шийдчихэд яралтай яриа шийдчих хувилбарууд бас байгаа. За асуулт нь бодол төр 34% хайгуудл хийчээд хөрөнгө оруулагч тэрнээс илүү эзэмшиж болохгүй гэдэг заалт бол Монгол руу ирэх бүх юмыг хаацсан угаасаа аль чашд болтон дээр стратеги болж болчихгүй гэдэг. Энийг ер нь та бүхэн бодож үзсэн юм уу? За асуултаас гадна би одоо дээр нэмэт хэлчихье. Энэ баяжуулах үйлдвэрийг дэмжих бодлого энд байхгүй байна. Баяжуулах үйлдвэр тусгай зөвшөөрөл олго гэдэг бол хэтэрхий мэрэгжлийн явц зүйл. Үүсмэл орд нөөц ашиглаж байгаа бол тусгай зөвшөөрөл авдаг болохоос биш, үйлдвэр барихад чинь техник аюулгүй байдлынхаа шаард стандартаар л явна. Маркшедер гэдэг нэг мэрэгжил байна. 39 мэрэгжил байна гэж шүтээцэгэндээ ярьсан би. Нэгийг сонгож аваад тусгай зөвшөөрөл одоо яхан геологчдод бас судлаа ярьж магадгүй гэд тусгай зөвшөөрөл олгох юм уу? Тусгай зөвшөөрөл олгодог дараагаар үнэн худлыг шийдэхгүй. Энэ бол салбарын стандартууд явах шүү дээ. За биржийн тухай хуулийн дээр бол ам нөхцлөөр авдаг боломжийг нээж байгаа юм байна. Хил гэдгээ болж байгаа юм байна. Цөмийн энерги дээрээс газрын хуврыг цөмийн их усүр гэдгийг болж байгаа. За тэгээд нөгөө яг одоо боломжит хувилбараар нь л одоо бидний оруулж ирж байгаа нэн тэгээ их хурл дээр зас залруулаад явчих бас боломжууд байгаа золоо гүшнэ. Бидний хувьд бол одоо тэр хянаж шалгах асуудлыг хийхгүй болохгүй байна. Хулгай зэлгээд оролцоод байна. Стандарт норма мэдээж хангална. Баяжуулах үйлдвэрүүдийг одоо өнөөдөр бид нар зохицуулах хуульгүй байгаа дээ шүү дээ. Үүсмэл орд төр. Ямар ч хууль байхгүй шүү дээ. Техник эдийн засгийн үндэслэлийг хэн авах юм? Тодорхойгүй. Хян шалгалтыг хэн хийх юм? Тодорхойгүй. Хэрэгжилж байгаа химийн бодисын хэмжээ тун хор хэмжээг нь хэмжиж шалгах ямар ч боломжгүй. Хариуцлага тооцох боломжгүй, дэмжих боломжгүй. Ийм л нөхцөлтэй байна. Тэгэхээр энийг бас ойлгоод хэдүүл бас ажлын хэргийн шугамар ярилцаад энэ ажлын хэсэг дээр яриа шийдээ явчихё. Таны саналуудад бас авах юм байгаа. За боломж бол.